За энэ хяналтын зөвлөлийн ирүүлсэн одоо тайлантай танилцахад Монгол банкны 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн хөндлөнгийн аудитор хязгаарлалтай гэсэн дүгнэлт авсан байна. Тэр хязгаарлалтай гэдэг дүгнэлт бол өөрөө бас тодорхой хэмжээний материалын юм хохирол бас байж болзошгүй гэдэг ийм тохиолдол гардаг. Тэгэхээр энэ одоо материалын дүнгийн асуудал хэдэн төрлийн асуудал вэ гэж Монгол банкнаас тодруулж асуумаар байна. За тэгээ энэ асуудал 2024 онд засварлагдаж шийдэгдсэн үү? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт болохоор бол энэ хяналтын зөвлөл болон Монгол банкны захирлуудын зөвлөлийн хамтарсан хурлыг шинээр удирдал болон хийж хэвшүүл зүгээр байна гэсэн ийм дүгнэлтийг бол одоо хяналтын зөвлөл гаргасан байна л да. Тэгэхээр яагаад ийм дүгнэлт гарах болсон бэ? Ингэснээр одоо ямар ажил сайжрах вэ гэж. За гуравдугаар асуулт. За Төв банкны засаглалд хамтын шийдвэр гаргах механизм дутмаг байна. Хяналт тэнцэл алдагдсан. За хяналтын хараат бус бүтэц дутмаг байна гэсэн олон улсын валютын сангийн ийм дүгнэлт байгаа юм байна. Тэгэхээр энэ дүгнэлтийн дагуу хийсэн ажил байвал танилцуулаач гэж. За дөрөвдүгээрт нь 2003 онд батлагдсан хяналтын зөвлөлийн ажиллах журам гэж байгаа. Тэгэхээр 2025 оны төлөвлөгөөгөө та бүхэн ирүүлсэн байна. Энэ дээр бол хяналтын зөвлөл дээр яг энэ зөвлөлийнхөө журмыг өөрчлөх талаар ерөөсөө тусагдаагүй харагдаад байна. Энэ дээр ямар төлөвлөгөө тавьж байгаа юм бэ? За дараагаар энэ зээлийн хөв буурах асуудал дээр ингээд бас тодорхой ажлууд судалгаа хийсэн юм байна. Яг ер нь бол би эдийн засгийн байнгын орны дараагаад хэлэхэд бол энэ зээлийн хөв бууруулах энэ стратегиудыг хэрэгжүүлэх энэ гүйцэтгэлийг сайжруулах талаас нь эдийн засгийн байнгын ороос бас тодорхой хэмжээний ажлын хэсэг гаргаж ажиллавал ямар вэ гэсэн ийм саллыг бол төвшүүлж байна. Соронзон мул гишүүний зарим асуултанд хариулъя. За хамтсан хурлыг яагаад хийх болсон бэ гэдэг асуултыг асууж байна. Яг манай нөгөө үндсэн 5 чиг үүргийн нэг дээр нь захирал Монгол банкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэдэг ийм заалт бол байдаг. Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэхээр их тийм жоохон ойлгомжгүй байгаа. Тэгээ энэ журам дээр бас энийг тодорхой тусгагдаагүй. Энийг юугаар хэмжих үү, яаж хэмжих үү, зөвлөл гэж тухайл Монгол банкны зөвлөл гэж тухайлбал юу хэлэх үү гэдэг юм ингээд олон асуудал бол гарч ирнэ. Яг бид нар бол урьдчилсан байдлаар захирлын зөвлөл гэж ерөөдөө өмнөх хяналтын зөвлөл маш ингэж ойлгож ирсэн байгаа. Бид бас иймэрхүү маягаар ойлгох нь зөв юм болов уу гэсэн ингэж ойлгоод захирлын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих гэхээр болоод өнгөрчихсөн одоо жилийн турш хуралдсан магадгүй 24 онд 7 удаа хуралдсан гэдэг юм. Хурлынх нь одоо тайлан аваад ингээд энэ болсон юм уу болоогүй юм гэдэг юмыг араас нь хилцэж явах бол 1 жилийн хугацаа гэдэг бол нэгдүгээр арай илүү хол юм уу гэж ингэж бол харсан. Хяналт бол байнгын одоо үргэлжийн байдлаар явагдах нь зүйтэй болов уу гэж ингэж ойлгож байна. За хоёр дахь асуудал нь бид ингээд зөвлөмж гаргаад бол өгчин. За тэгээ зөвлөмжийг хэрэгжүүлэх хэсэг нь бол бас дахиад заавал хэрэгжих юм юутай бол биш. Тэгээд энийг буцаагаад яг хэрэгжилтийн бол хяналтын зөвлөлийн хурал тайлгна гэсэн танилцуулна гэсэн иймэрхүү одоо зохицуулт бол явж байгаа. Тэгэхээр дахиад мөн энэ дээр зөвлөмж гаргаад нөгөөдх нь хэрэгжээд ингээд явж ил бас нэлээд хугацаа орох юм болов уу гэж бол ингэж бодсон. Тэгээд зарим нэгэн одоо тодорхойгүй зүйлүүдийг бас тодорхой болгох ийм шаардлага бол бас байгаад байгаа. Нөгөө талаас мэдээллийн хувьд мөн ялгаагүй Төв банкн дээр Төв банк мэдээлэлтэй нэлээд хямгтай бас анхааралтай ханддаг. Тэгээд тэрний онцлогийг бас харгалзаж үзэхгүй бол бас болохгүй юм нөхцөл байдлууд үүсээд байгаа. Жишээ хөрөнгө оруулалтын багц дээр хяналт тавина гэхээр хөрөнгө оруулалтын багц руу орно гэхээр цаанаа одоо юу гэдэг нууцын зэрэгэлттэй мэдээлэлтэй юм хүмүүс бол орох гээд байдаг юм нөхцөл байдал бол орчдөг. Тэгэхээр шууд нэгдүгээр одоо шууд мэдээлэлтэй бүр мэдээлэлтэй байгаа хүнтэй нь бол зарим тохиолдолд тулж уулзаж ингэж явах нь илүү үр дүнтэй байх юм болов уу гэж ойлгосон. Тэгэхээр зөвлөмжүүдийн маань хэрэгжээлт мэдээллийн одоо ил дод байдал хоёр талаасаа тэнцвэртэй байх гэдэг зарчмыг үзлээд хамтарсан хурал хийх нь бол үр дүнтэй байх юм болов уу гэж ингэж ойлгосон. За хамтын шийдвэр гаргах одоо ийм засаглалын хувьд бол ийм дутмаг ийм зүйл байгаа гэдэг олон улсын валютын сангийн тайлан дээр бол нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн байсан. Тэгээд бидэнд өгсөн мэдээллээр бол Монгол банкны ерөнхийлөгч одоо гарсан өөрчлөлтүүд гол өөрчлөлтүүд бол 2018 оны хуулиар орсон мөнгөний бодлогын хороо гэдэг бие даасан байгууллага дээр мөнгөний бодлогын шийдвэр гардаг болсон. За хяналт шалгалтын хороо гэдэг дахиад бие даасан одоо ийм бүтэц бол байгаа. За тэрнээс өмнө бол шийдвэрийг одоо гол шийдвэр магадгүй захирлын зөвлөлтөөр гардаг байсан бол тэр хугацаа тэрнээс хойш хугацаанд бол захирлын зөвлөлт одоо хилцдэг асуудлын тоо хурлах юу бол нэлээд багассан гэдэг иймэрхүү мэдээллийг бол бид өгсөн. Тэгээд одоо хэрэгжсэн хоёр зүйл нь бол хамтын шийдвэр гаргах чиглэл хэрэгжсэн хоёр гол реформ нь бол энэ юм болов уу гэсэн ийм мэдээлэлтэй байна. Хяналт тэнцлийн асуудал дээр бол учир дутагдaltaй байгаа гэсэн ийм дүгнэлтийг олон улсын байгууллагч өгсөн байгаа. Бид бас энэ дээр иймэрхүү ижил саналтай бол байгаа. За 2003 оныхоо бид нар журмыг өөрчлөх асуудлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол шууд тусгаагүй гэхдээ хамгийн сүүлийн хэсэг дээр нь бид нар Төв банкны засаглал, санхүүжилт, өнөөгийн нөхцөл байдал гэдэг нэлээд ерөнхий ийм зүйлийг бол оруулсан. Тэгээ энэ чиглэлээр бол нэлээд судалгаа хийж тэгээ энэ журамд өөрчлөлт орох асуудлыг бол энэ хүрээнд авч үзэж байгаа. Тэгээ одоогоор бид нар бол журмынхаа төсөл дээр ажиллаад явж байгаа. Түрүүний Ганбаатар гишүүн 2003 оны журам. Тэ
Соронзон болт гишүүний асуултад хариулъя. Тэр аудитын хараа тус аудитын хязгаарлалтай дүгнэлттэй холбоотой асуулт асуулаа. Энэхүү дүгнэлт нь юун дээрээс үндэслээд байгаа гэхээр Монгол банкны Эрдэнэсийн санд бүртгэлтэй байгаад байгаа. Тэр зоосны дахин үнэлгээтэй холбоотой байгаа. 1925 онд гаргаад 1938 онд буцаагаад татан төлөвлөсөн мөнгөн зоосуудыг 2018 онд Төв банк дахин үнэлгээ хийгээд өөрийн актив хөрөнгөндөө бүртгэж авсан байна. Тэгэд энэ үнэлгээ нь одоо үнийн дүнгийн хувьд бол яг бодит үнэлгээдсэн ямар аргачлалаар үнэлсэн, яаж үнэлсэн, энэ үнэлгээ нь хэрхэн бий болсон гэдгийг нотлох баримтаар баталгаажгүй байна гэдгийг олон улсын аудитын компаниуд PwC, Ernst & Young-ийн бол сүүлийн жилүүдэд бол энэ дээр бол асуудал тавиад Төв банкны аудитын одоо дүгнэлт нь бол хязгаарлалтаар гарсан байна. Энэ бол зөвхөн нөгөө зоосны 25 онд Гол нь нөгөө мөнгөн дүүн хэдэн төгрөгийн асуудал вэ гэж судахгүй. Одоо та нар ингээд дахин үнэлгээ хийсэн юм биш үү? Хэдэн төгрөгийн асуудал вэ? олон улсын аудитын компани Төв банкнд бол аудит орохдоо бол үнэлгээг бодит тус байна гэсэн ер нь бол 960 орчим төгрөгийн үнэлгээний зөрүү байна.